Ерөнхийдөө бол та бүдийнхээ энэ хичээл зүтгэлээр та бүдийнхээ сэтгэлээр өнөөдөр өн сургалтын төв төрийн бас байгууллага маань ийхүү чуулга болтлоо өргөцсөн байна. Чуулга болтлоо өргөжсөний тэр тусмаа Монгол Дутын дууны анхны чуулга болсны Монголын төрийн төрт ёсны олон үйл ажиллагаан дээр бид бүгд бас Монгол төрийн нүүр царай болж явсан гэдгийг өнөөдрийн бас эндээс хэлгээд өнөдөр бас таатаа сайхан байна. Тэгээд хоёр орны уралдааны би өнөөдөр эцсийн одоо сүүлийн шатан дээр очиж сонслоо. Ер нь танхимаар сураад гарч байгаа оюутнуудаас илүү байна үхээс дутгааргүй сайхан дуулж байгаа залуучууд олон байна. Баяр хүргэе та бүхэнд. Тэгээд өнөөдөр ямар ч үсэн ирэх ёстой гэдэг гэрээрээ орж амтсангүй ажилдаа байж байгаа шууд ажилласаа хүрээд ирсэн шүү. Та бүхэн бас уучлаарай. Та бүднийг хүндэтгээгүй хэрэг шүү. Та бүдээс сайн сайхан бүгдийг хүсэн өрөөе. Тэгээд өнөөдөр энэ өдийн сайхан олон улсууд тэр тусмаа энэ сайхан гэр гээтэй сэтгэл зүрхтэй сайхан улсуудыг нэгтгэж нийлүүлж өнөөдөр нэгэн хамт олон болгосон. За хамгийн түрүү бас ахтаа маш их баярлж байна. Эхлээд би бас ойлгодог байсан. Ийм одоо би эхлээд яг мөнгө талаас нь авахгүй. Ийм жоохон мөнгөөр чи одоо өөрийгөө зовоогоод 7 хоногт 3 удаа 2 цагаар ингээд яг наад чи өдрийн сургалтаа ангишгийн програм явуулаад байна шүү дээ. За тэгсэнгүй за ах вэ. Ямар ч үсэн дуртай сэтгэлтэй улсууд ирсэн баг. Би энэ улсуудыг заах хэрэгтэй гэдэг. Тэгэд эхний бид үгдийн бас одоо үйл ажиллагаа бол нэг 100 гаруй уртын дуучин 1000 дуучин дуулахад дунд нь ордуулсан тийм. Ингээд төр засаг мэдээд төрт ёсны төр одоо сайхан үйл ажиллагаанд өн чуулгынхаа хаана байна 100 хүн хэрэгтэй байна. Үнэндээ бол одоо үндэсний урлагийн их театрт нэг 10 дуучин байна. Сэргийн дуучин эрдмийн чуулгад нэг 3 дуучин байна. Хөлийн зэрэгт нэг 3 дуучин байна. Улаанбаатар чуулгад нэг 3 дуучин байна. Морин хуурын чуулгад нэг 2 дуучин байна. Нийлээд нэг 20 хэдхэн дуучин байдаг юм. Яг төрийн том ясал дээр очиод дуулахтаар олон дуучин хэрэгтэй гэдэг нийлээд нэг их бас нэг 20 хэдхэн дуучин 20 гаруйхан дуучин байдаг. Тэгээ одоо бүр амар болсон те. Бүгд мэддэг болсон. Өмнөхийн хаана байна гэдэг болсон байна шүү дээ. Тэгээ маргааш нөгөөдөр өмнөхийн орж дэлхийг за дэвсэн Монголын төрийн төрт ёсны төрийн ёслолын танхимд бас одоо дуулах улсуудын бараг 70-80% нь манай өнийхэн байна гэж би ойлгож байгаа. Та бүхэнд ажиргал сайн сайхан бүгдийг хүсэн өрөөе. Уртын дуу маань улам мандан мадаргалтай бай. Та бүхэн маань өөрөч сайн сайхан бүгд дандаа уртын дуугаар жигүүрлэж байх утгавэ гэдэг сайхан өрөөдийг бас өргөн дэвшүүлье. Тэгээд би хоцорч ирлээ. Тэгээд та бүхэнд зориулаад нэг сайхан дуу бүгдээр хамтдаа дуучих хөө.